Сайн байцгаана үзэгчдээ. Номын ертөнц нэвтрүүлгийн ээлжид шинэ дугаар оюун ухааны ресторан буюу Majestic номын дэлгүүрээс хэрхэн үзэгч уншигч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Үзэгч уншигч та бүхэн анзаарсан бол 8 сарын турш номын ертөнц нэвтрүүлгийн уран бүтээлч та бүхэнтэй эмэгтэй зохиолч, уран бүтээлч, эмэгтэй цуглуулагчийг бас уулзуулаад байгаа. Тэр энэ удаагийн дугаартаа ч гэсэн зохиолч Болор Эрдэнэийг урьж оролцууллаа. Ном гэдэг зүйл хүний сэтгэлд бас ямар боловсролыг өгдөг юм бэ гэдэг тухай бас сэдвээр бид ярилцсан байгаа. Энэ ярилцлагад бас анхаарлаа хандуулаарай. Ингээд энэ 7 өдрийнхөө нэвтрүүлгээ оюун ухааны ресторан Majestic номын дэлгүүрээс эхлүүлээ. Энэ дашрамт хэлэхэд оюуны дэмжигч Ахмад Тибрэнд бидэнтэй хамтран ажиллаж байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Оюун ухааны ресторан Majestic номын дэлгүүрт ирсэн байгаа шинэ номыг үзэгч уншигч та бүхэндээ танилцуулъя. Эхний танилцуулж байгаа ном бол залуу зохиолч Амар Заяагийн ээлжид нэрийн шинэ бүтээл байна. Тэгэхээр Амар Заяа зохиолч хамгийн анхны номоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан ерөнхий боловсролын сургуульд өрнөдөг амьдралын тухай өгүүлсэн сонирхолтой номыг бичиж бүгдийн зохиолчдоос баггүй бас урмын үг магтаалыг сонсч байсан бол энэ удаа тэрээр залуучуудад зориулсан туужийг бичгээр шийдсэн байна. Тууж дотроо хайрын тухай өгүүлсэн байна. Аминагийн дурлал буюу хайрын дууж гэсэн энэ сайхан номтой танилцахыг урьж байна. Ингээд дууд наадмын шагналт зохиолч Амар Заяагийн шинэхэн бүтээлтэй үзэгчдийгээ танилцахыг урьж байна. Энэ ном Majestic номын дэлгүүр шинээр ирсэн байна. Дэлхийн бестселлер ажлын байрны боолчлолын гав дүнгийг дастан хайж амьдралын шинэ хэв маягийг эзэмшин амжилттай яваа шинэ үеийнхний хинэнд нэгтгэцгээе гэсэн урайтай 7 хоногт 4 цаг ажиллаад хэрхэн байж гоё гэсэн ийм ном таны гар дээр ирж байна. За өглөөнөөс орой хүртэл ажлын байранд сүйтгэнүүлгүй хөсрөн газраа ажиллаж амьдрах тэр ухааныг энэ номд заана гэсэн байна. Тэгээд ер нь богино хугацаанд илүү ихийг амжуулах цагаа төлөвлөгч гэдэг юм уу бас хэрэгтэй мэдээллийг эндээс олж авах боломжтой. Хамгийн гол нь энэ ном бол ирээдүгээ зурхаас засгаж гүйцэн хүлээх биш харийн хүн шиг амьдрахыг хүсэгчдэд зориулагдсан ийм ном байгаа. За номонд олон янзын жишээ дэлхийн хамгийн үнэтэй машин хүлүүлсэн 20 настай залуугаас эхлээд 2 хүүхэдтэй хөтлөн 2 сар дэлхийг тойрсон ганц бие эхийн тухай ч сонирхолтой мэдээлэл багтаасан ийм ном байгаа. Амжилтын ном бол сонирхон шимтгчдийгээ энэ номтоос танилцахыг урьж байна. Танилцуулж байгаа дараагийн ном бол Nepo хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан 2 бит ном байна. Дэвид Присланд Улаантаг коммунизмын түүх гэсэн ном байгаа. Тэгээд энэ ном маань 2 янзын хэвлэлтэй байгаа. Хатуу зөөлөн гэсэн хэвлэлтэй, ийм сонголттой та хатуугаар нь авч болно, зөөлөнгөөр нь авч болно. Ийм 2 бит ном гарсан байгаа. Яагаад бид нэр бас коммунизмын түүхийг эргэн сөхөж үзэх ёстой юм бэ гэхээр сүүлийн 10 жилийн хугацаанд бас коммунизмыг нийтийн анхаарлын төвд давьцсан 2 том үйл явдал болсон байгаа. За энийг нь бол 2001 оны 9 сарын 11-нд болсон террорист халдлага байгаа. Нөгөө нь 2008 оны 9 сарын 15-нд Америкийн Ламан Бразерес компани аимшиг сүрэл буюу коммунизмын дараах эдийн засгийн тогтолцоо нийгмийг урт удаан доктортой хөгжил сэтгэлд хүрэх чадваргүйг бэлтгэсэн дохио болсон юм аа. Тийм учраас коммунизмын түүх өдгөө илүү их чухал болоод мөн чанарыг нь ойлгон тунгаах явдал нь бидний хувьд маш чухал үйл явдал болж байгаа юм аа гэх мэт намайг тодтогч өгсөн байгаа юм. Тэгэхээр бидний мэддэг бас олон зүйлийг энэ номноос олж мэдэх боломжтой. Ялангуяа залуучуудад бол маш хэрэгтэй юм гэж бодож байна. За энэ номыг уншичаад номын төсөөлөөс улаан, улбууршаар ногоон эсвэл бас дахиад улаан уу гэсэн асуултанд таныг бас хариулахыг хүсэж байна. Энэ ном 2 төрлийн сонголтоогоор Majestic номын дэлгүүрт ирсэн байгаа. За ингээд улсын хөтөлбөрийн 6 дахь Majestic номын дэлгүүрээс чихэн үзэж уншиж та бүхэндээ энэ 7 дахь худалдаанд ирсэн байгаа шинэ номыг төвчхон танилцууллаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч эдгээр номтой танилцаж худалдаа авалт хийхийг хүсвэл та оюун ухааны рестораныг зорж ирээрэй. Монголд минь гайхалтай юм боломжтой. Түүний нэг нь Majestic дэлгүүр мөнөөс мөн далайн төрлөг мэт их ном давлгаалж байна шүү. Даруй төргөн ирж дээдийн бэлэг номоо авцгаа. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуныг дэмжигч Ахмад Тибрэнд. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад.
Cool Sound Studio үзүүлж байна. Манайх бүх төрлийн хамтлаг дуучдын дууны ай панорам, дууны клипийг видео бичлэг, албан байгууллагын видео реклам хийх, хөгжмийн техник, тайз, каркас, лед гэрэл болон шоу тоглолтод хэрэглэгдэх бүхий л тоног төхөөрөмжүүдийг түрээслэж бас худалдаална. Харилцагуудаас 99 10 49 84 88 60 30 99. Cool Sound Studio. Номын ертөнцийн нэвтрүүлгийн маань элит номын сан бүлэг хэлж байна. Туул голын хөвөөнөөс үзэгч уншигч та бүхэнтэй мөн зохиолч болор нэг уулзуулахаар бэлтгэсэн байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайхан нарлаг намрын эхний сарын мэнд хүргэе. Тэгэхээр хаврын урилга гэдэг тоглолт хийгээдсэн. Би бас таныг намрын урилгыг хүлээж авч энд бас ярилцъя гэж шийдсэн. За тий харин тий сайхан намар болж шít тий. Бороо уртаа өвснөгөө маань өтгөн шиг уургаад хачи сайхан л. Нэвтрүүлэг манаас Ахмад Тибрэнтэй хамтран ажилладаг. Тэгээ таныг бас ярианыхэнд цайгаар дайлах хэвээр. Тийм хажууд ус урсаад ам цангад. Цай сонгооч тий. Лимон гоё доо. За лимон сонгоё да. Хербацаа гэдэг бас эмчилгээний цай гаргасан байгаа Ахмад Тибрэнд. Тэгээд бас юу эмчилгээ? За энэ болохоор нөгөө олон төрлийн жимсний, цэцэгний хандтай тэгээд эрүүл мэнд гоо сайхны гэж байгаа ирч хүч өгдөг. Тэгээд ийм цай бүтээгдэхүүн нь болж ингэж гарсан байгаа Herbal гэдэг. Юм бичдэг. Тэгээд ер нь ном уншдаг хүмүүс ер нь цай, кофе техник хөрөлдөг штэ. Тэгээд хаагур ойдоо та. Өө ар хангаа, үр хангаа удахгүй одоо эргээд булган явах хэвээр. Тэгээд тэр хооронд түр амарч чинь бас хичээл сургууль хэллээ тий. Зохицуулах ажлууд бай. Тийм учраас түр эргэж ирч хэллээ чинь да. Интернет орчинд л энэ 7 хоног бол таны идэвхтэй 7 хоног ах шиг байна шүү дээ. Энэ тэмдгүүл зохиолч болор эрдэнэ гээл. Тий энэ нөгөө хөдөө нэлээ их хугацаагаар явлаа. Сар гарan баг 2 сар иртээ хөдөө яваад ирсэн. Маш их хүмүүс ирж хайсан, өгүүлсэн. Тэгэл нөгөө онлайнд л маш их захидлууд ирсэн байна. Орон зай чинь их өгүүлэгдэж гин, үг чинь их хэрэгтэй байна. Надад ер нь байнгын хүмүүс их харилцдаг, зөвлөгөө мөглөө их авдаг тий. Зарим сэтгэлээ уудалдаг тийм харилцаатай танихгүй ч гэсэн тийм хүмүүс маш их байдаг. Тэгээд тэд нар маань найз нар маань маш их өгүүлсэн байна, сансан байна. Харин би мэдгүй аяг удаан зугаалж. Тэгээ яг эргээд ирэхэд төрсөн өдөр таарсан. Тэгээд нөгөө төрсөн өдрөө юу болов мэнчилгээнүүд ягаад ч юм бүүмэд ирсэн өдрөөс эхлээд ерөөсө хоромж зав гарахгүй. Ингээл өнөөдөр хүрчлээ. Одоо 4-5 жил. Сайхан амарсан уу? Сайхан маш сайхан амарсан. Маш их аяллаа. Байгалийн олон сайхан сонин сайхан үзэгдлүүдэд таарлаа. Их ч юм үзлээ. Ер нь жил болгон гэр бүлээрээ бид нар ингээд аялаа явчихдаг. Тэгээ энэ жил ч гэсэн боломжтой ёсоор сайхан аялаад ирлээ. Бүх хүнд таалагдах боломж байхгүй. Бүх сэтгэл зүрхийг хөндөх аргагүй боловч олонхын сэтгэлийг бас хөвлөж гин гэдэг бас бахархалтай л хэрэг тий. Сүүлийн үед маш их хүсэлтүүд ирж байна. Номнууд ч бүгд ингээд 2-3 өдөр дараалал хараад байгаа ньюс зэгмэн дээр нэг 10 зохиолчийг одоо рейтингийг одоо шалгаруулад байна тий. Дуртай зохиолчтой саналаа өгөөрэй гэж. Та бас харж амжсан уу тэрийг? Би хараа сая нэг 2 хоногийн өмнө уншигчаас бас сонслоо л доо. Тэгээ ерөнхийдөө явж штэ. Ерөнхийдөө бас зочирцсан. Яа тэгэхээр шилдэг 10 зохиолч гээд миний хувьд нэлээд хүндэтгэж явдаг хүмүүсийг нэрлээ тавьсан байна. Тэгээд тэнд сүүлийн 6 хоног та тэргүүлж ийна гэсэн мэдээллийг аваад гайхлаа. Би хөдөө тэнд яваад ирсэн хүн тий. Тэгээ энэ хугацаанд уншиж мартаагүй байна. Дээрэс нь миний номыг уншсан 10,000 хүүхэд зүгээр байсангүй гэж би бодож байна тий. Энэ номнуудыг маань хүлээж одоо юу гэдэг шаардж яадаг уншигчд маань бас гоцоо би нэг онлайн дотор амьдарч яадаг учраас тэр ойр дотн эргэх холбоо эргэлдэж яадаг учраас тэд нар маань намайг үргэлж санддаг юм байна. Тэгээд тэд маань миний талаарх мэдээллийг маш анхааралтайгаар хүлээж авдаг юм байна гэдэг таата мэдрэмжийг амсаад сууж байна. Чи ерөнхийдөө яг дэлгүүрүүдээс зарлж байгаа бестселлерүүд гэж байдаг тийм. Тухайн дэлгүүрүүд бол мэдээч хэрэг өөрийнхөө номын эрхийг худалдан авсан, эрхийг нь худалдан авсан номын борлуулалтыг тэргүүлүүлэхийн тулд тодорхой хэмжээний ажлууд хийгдэж байгаа. Дээрэс нь ажил хэргийн ч юм уу ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүсээ одоо юу гэдгийг урамшуулах систем явагдчихл байгаа бах. Дээрэс нь маст зориулагдсан уран зохиолыг үйлдвэрлээд бестселлерийн жагсаалт гэдэг чинь өөрөө массыг хамарсан байдаг шүү дээ. Тэгээ тэр утгаараа хийгдэж байгаа номнууд маань өнөөдөр яг үр шимээ хүртчихэл байгаа. Миний хувьд болохоор яг
жинхэнэ нөгөө зохиолчдын чансаа гэдэг юмыг хаанаас гаргах вэ? Тэ ирээдүйн уншигчдын зохиолч нь яг хинбэ гэдгийг санал асуулгаар ч юм уу өөр ямар нэгэн гадны хүчин нөлөөгүйгээр уншигчдаас авч ийн гэдэг бол маш бахархалтай хэрэг. Энэ бараг анхны тохиолдол болж байгаа бах тий. Ер нь заавал унших номын жигсаалтч гэдэг юм уу нэг тийм шахсан юм болохоор ч нэг шахсан хэл тогтоосон тэр заавал гэдэг тийм түлхээсээр ингэж те одоо юмыг тодтогсон тэр тийм хин нэгэн дурын хүний гаргасан тийм юмнууд маш их явж байгаа. Мэдээж хэрэг миний номнууд ч гэсэн заримд нь харагдчихлээдгий. Голцоо гадны орчуулгын зохиолуудыг тэр шүтсэн агуулга харагддаг. Монголын утга зохиол сүнчгэж бич байгаа хүн алга гих мөртлөө тулаад ярихаар одоогийн сүүлийн 10 жилийн уран зохиолоос огт уншаагүй байх жишээ тийм. Ерөнхийдөө ингээд нэг хүнээс сурах сонсчоод дараагийн хүнээс дараагийн хүнд яг тэр сонссон сургаал задлаад яриад идэг тийм масс бас байна тий. Ерөнхийдөө бариад үзэх хэрэгтэй, амтлаад мэдрэх хэрэгтэй. Дээрэс нь өөрийнхөө хэмжээнд уншигч таашаалыг авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд энэ номтой нөхөрлөлийн билүү ном дурлагчдын Facebook холбоо гэдгээс хүүхдүүд залуучууд холбогдсон. Тэгээд одоо тэр сар болгон зохиолчтой уулздаг юм байна. Уламжлал юм байна. Одоо гişүүд нь те ном сонирхдаг залуучууд. Тэгээд энэ удаагийнх тэр одоо хинтээ уулзах вэ гэсэн санал асуулганд таны юу санал нэр одоо хамгийн их санал авсан гэдэг утгаараа уулзалт тавьчаад байгаа л да. Тэгээд тэр уулзалтынхаа нэрмжит одоо уулзалтаас өмнө 7 хоногийг зарлдаг юм байна. Тэгээд миний зохиол бүтээлүүдээс хоорондоо нийтлээд хилцүүлэг өрнүүлээд явж байгаа харагдсан. Тэгээд тэр уулзалтыг ерөөсөө одоо хөдөө явж ирчээд уулзалт юунд ярилцлаганд оролцоогүй байгаа. Тэгэхээр одоо л залуучтайгаа уулзсан дээ. Хавар бол 10 жилийн хүүхдүүд ч гэдэг юм уу. Ер нь өнгөрсөн жилүүдэд ч гэсэн 10 жилийн сургуулиудаар идэвхтэй явсан, цэцлэнгуудаар идэвхтэй явсан. Ялангуяа их шиг тууч маань аялаа тэр дагуу уулзалтууд хийж яваадсэн шүү дээ. Оюутан залуучуудтай ер нь хэрэг уулзаа. Оюутнуудтай уулздаг юм аа. Ерөнхийдөө бол яг санал тавиад дэд сургуулийн зарим сургуулиуд одоо лекц семинар те өгөх заримдаа нь уулзалт хийх, өөрчлөлтөд ярилцлага хийх хэвээр саналууд ирдэг, нэлээ явдаг. Их шиг тууч маань хэвлэгдснээс хойш энэ 11 онд хэвлэгдсэн 10 онд анхных нь хэвлэлт гарсан тий. Тэрнээс хойш 3 жилийн хугацаанд одоо өөрийгөө аваа явж байгаа юм сайхан бүтээл юм уу гэж би боддتي. Их шиг тууж маань маш олон сургуулиар би сая нэг багцаагаар нэг тоо гаргах гэж үзсэн. Ерөнхийдөө 10-аад мянган хувь хэвлэгдсэн байна. Дахин давтан хэвлэгдсээр тэгээд тэдгээрийн 2000 гаруй 2200 орчим хувийг одоо нөгөө сайн дурын хандвийн тий бэлгийн үйл ажиллагаанд үнгүү түгээсэн байна. Дээрэс нь дунд сургуулиудын номын сангуудад би бас 3% бас тараасан. Одоо Улаанбаатар хотын бараг л бүхэл дунд сургуулиудад түгээсэн байгаа. Тэгээ ингээд тоо бол нэг ойролцоогоор 10,000 уншигч уншихаас гадна нэг ширхэг ном одоо хэдэн хүүхдэд тоог одоо гаргах маш бэрхшээлтэй байгаа. Яа тэгэхээр 2 жил энэ ганцхан ширхэг энэ ном маань 2 жил хүүхдүүдийн дунд аялсан. Тэгээ маш олон сургуулиудаар явсан. Нэг сургуульдаа дор хаяж 200-аас 300 хүүхд уншицсан байдаг. Тэгээд энэ ном сая хавар миний гар дээр ирсэн. Тэгээ өмнөх жил энэ найрамдал цуслангаар, нарлаг цуслангаар гэх нэлээ олон пионерын цуслангаар бас аялсан байгаа. Өөрөө бие даагаад тий. Тэгээд энэ хугацаанд маш олон хүүхдүүдэд уншигдсан. Ерөнхийдөө хишгтийг бол хүүхэд гол баатар нь хүүхэд нас тий. Хүүхдийн өгүүлэмж байдаг болохоор хүүхдийн сэтгүүл их ойрхон тусаад байна гэж боддог. Гэхдээ би бол анханасаа энийг ямар нэгэн байдлаар тийм юм насны ангилал гэж хийгээгүй. Том хүмүүс ч уншчихдаг. Тэгээ хүүхдүүд ч уншаад ойлгочдаг тийм эерэг гэгээлэг ном бүтээхийг зорьсон. Харин тэр зорилго маань ер нь их сайн биелж байна гэж үзэж байгаа. Тий, одоо энэ хөөрхөн хүүхдүүд ингээ өөрсдөө хөөрхөн дэвтэр гаргаад дэвтэр дээрээ ингээ хөөрхөн үгээ бичээд энийг гоё чимгэлсэн байгаамаа. Сургуулийн дэвтэр гэж аялдаг штэ. Тий, яг тэр шиг энэ дэвтрийг анх ирэхэд би айгүйх баярлажсэн. Зүгээр нэг юм одоо биччихээгүй те. Одоо хуучиршгүй юм сайхан дурсгал. Эндээс амар гоё болж байна. Би сая дэвтрийг эргүүлж явахдаа энэ дээр байсан.
Таны туужийг унших гэж ямар олон хүмүүс өсөж байгааг та мэдгүй гэж байна. Та мэдгүй. Харин одоо маш их сүүлийн үед одоо маш их цагтлууд ирж байгаа, маш их хүсэлтүүд ирж байгаа. Сургуулиуд ч гэсэн одоо намар хичээл хэлэхээр дахин хүсэлтүүд тавьсаар байгаа. Мөн хөдөө орон нутгаас сүүлийн үед маш их хүсэлтүүд ирдэг. Багнуур дээр ч гэсэн намайг уулзалт хийгээч гэд миний хувьд арай бас жоохон холтоод идэг тий. Цагийн тарахгүй. Гэхдээ эзэн нэгэн цагт хөдөө бас тойроод хөдөөгийн сурагчтайгаа уулзах цаг ирэх байхаа гэж бодож байна. Ном маань мөн аялсаар л байгаа. Энд өөрөө асуучаад маш олон шүү дээ. Та тийм л сайн зохиолч гэдгээс санаарай гэж бас сануулсан байгаа шүү дээ. Харин тий хүүхдүүд их өөрлөж шүү дээ. Ямар нэгэн хэл хязгаарт баригдахгүй, хин нэгний нөлөөнд автахгүйгээр сэтгэлийнхаа үгийг шууд хэлдэг нь шодрог байдаг байхгүй тий. Диважингийн оргил болохоор залуучуудаар тойроод дэлхийд тойроод бүр ирсэн шүү дээ тий. Тий. Энд ч одоо 2009 онд явлаа. Хамгийн анх эхлээд энэ Улаанбаатарт бас би боддог байхгүй. Нэг ширхэг ном бид нар хуучин номыг солилцож уншдаг байсан тий. Тэгээд нэг ном ингээд айл дамжаад аяг уншигддаг байсан тий. Тэр нэгдүгээрт заншлыг сэргээх, хоёрдугаарт ер нь номын үнц нь гэдэг юм нэг ширхэгтэй байдаг юм уу, тодорхой агуулгатай байдаг юм уу гэдгийг тандах тий зохиогчийн хувьд. Хоёрдугаарт би нөгөө өөрөө эргэх холбоог нэлээ эрхэмлдэг хүн. Дэлгүүрийн лангуун дээр тавиад мартах биш тий. Тэр уншигчтай эргэж холбогдох тэдний хүсэлт сонирхлууд юу вэ? Дээрээс нь надад ч гэсэн уран болдог тий. Тэр утгаараа эргэх холбоог их чухалчилдаг. Тэгээ тийм учраас тэр хүмүүсийн сэтгэл зүрхэнд хэдийхэн байр суурь эзлээд үлдэх үү гэдгийг сонирхох, судлах маягаар анх нэг ширхэг ном ингээ Улаанбаатар хотод аялуулж ирсэн. Тэгээд энэ маань сүүлдээ миний блог хуудасаар их зочилдог гадаад байдаг монголчууд маань санал тавиад тэгээ 2009 онд Америкийн нэгдсэн улс руу ниссэн байхгүй хамгийн анхны уншигчийн гэрт очиод тэн чинь нэг айлаас нөгөө айл руу дамжихдаа нэг хүн уншаад өнгөрөхгүй шүү дээ. Гэр гэр бүл уншингууд дахиад найз нар нь уншдаг. Тэгээд энэ маань яг нэг жил 1 сарын хугацаанд аялаад 60 гаруй уншигчийн гар дамжаад 8 орноор аялаад ирсэн. Онгоцоо. Та яг өөрөө 8 орноор аялсан уу? Үгүй би чи энэ номны дэргэд би чи аялагч биш аахгүй зүгээр Монголдоо сайн аялж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө маш олон тээврийн хэрэгслэр усан онгоцоор тий галт тэргээр өшөө машинаар өшөө бүр явган хүртэл явсан гэж байгаа энэ ном маань. Тэгээд голцоо хүмүүсийн одоо орон дотор хамт хонсон гэж. Уншигчд байгаа. Тий бид нар ч айгүй тий хөөрхөн штэ бүр үнрээ шингээгээ явууллаа энэ гээд гой өгнүүд ирүүлдэг. Зарим нь ингээ би далайн ирэг дээр сууж агаад уншаад дуусгачлаа. Ингээ далайн иргээ ис авчуулаа явууллаа гэх мэтлэн тий. Энэ уулын оргил дээр суугаад уншлаа. Энэ уулын салхийг хамт илгээлээ гэд тэр нь эргээд нөгөө эзэндээ хүрэхтэй тээсээр ирдэг юм байна. Ном гэдэг ямар хүчтэй чидтэй юм бэ гэдгийг энэ аялагч номнуудаас их ойлгоод байгаа. Тэгээд зохиолч ном биччихээд тэрүүнийхээ шийдгэлж юм шиг баахан ном тараадаг. Тэгээд эргээд нэгсэндээ нөгөө хөдөлмөрөө үнэлүүлэх тал дээр ч гэдэг юм уу тий. Жон харамсалтай санагдаад байд. Яг ингээ үнгүй хүмүүс болохоор ингэж ойлгодог байхгүй юу? Ном бол үнгүй бэлгэлэгтэй. Хин нэгэн зүйлийг бүтээчингүүд хин нэгэн хүн тий ямар нэгэн зүйлийг бүтээчингүүд тэр хүнийг одоо тэр бүтээгчийн юмаа зориулсан тэр хүртэж байгаа хүмүүс биднийг өөртөө мэт хүлээж авах гэдэг тийм сэтгэлгээ Монгол ахуйд нэлээд одоо түгээмэл байна, арилахгүй байна. Гэвч хүмүүс бас аливаа юм цэнийг ойлгож байна. Тэр утгаараа би хинт өгөх вэ гэдгийг боддог. Одоо саналуд маш их ирдэг тий. Тэгээ дурын нэг одоо хитэн 5 залуу нийлээл нэг хөтөлбөр байгуулаад тэгээд тэрүүгээрээ ингээд ном цуглуулаад тэгээд тэр цуглуулсан номоор нэг газар номын сан хийгээд яг арын санаа сайхан боловч одоо нэгсэндээ золиос болж тэр зохиолчдын бүтээлүүд тэгээд биднээс жишээлбэл ном бухаар таал үгүй гэж чадахгүй. Үгүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ би боддог байхгүй юу. Жишээлбэл би асрамжийн газруудад их өгдөг. Дээрээс нь дунд сургуулийн одоо номын сангуудад их өгдөг. Яагаад өгдөг вэ гэхээр номын төсөв гэдэг юм баг байх болцсон байлээ те. Усаас өгж байгаа тэр номын санг баяжуулах те. Номын байжлалтын төсөв гэдэг зүйл баг байх болцсон байлээ. Тэр утгаараа олон уншигчид хүрэх гэдэг утгаараа номын сангуудад бас ерөнхийдөө гарсан номнуудаа өгчдөг. Дээрээс нь үнэхээр миний уншигч байгаад тий үнэхээр хүсээд
авч чадахгүй байгаа тэр хүмүүст бас өгдөг. Зүгээр өгчдөг. Гэх мэт айгүйх боддог. Ер нь аливаа тийм давлгаанд нэг өртүүлж одоо энэ шахааны гэдэг шиг байдлаар түгээх дурггүй. Нүүр тахлах ч юм уу эсвэл нэр хаах тийм маягаар түгээх дурггүй. Миний хувьд бол гарсан бичиг хүн маань, гарсан үг хүн маань үнцэнтэй гэж боддог. Яагаад тэгэхээр бүгдэн дээр нь бодол санаа шингэдэг. Бүгдэн дээр нь тодорхой хэмжээний оюунаа зарцуулдаг учраас үнцэнтэй зүйл гэж боддог. Одоо сүүлийн ном гэдэг зүйл тавьж дээр шууд мэдэндээ дөнгөж таны би бит хоёр ном гарахаас хавуулаад номын ертөнц нэвтрүүлэг явахаас эхлэж гэдэг юм. Яг одоо энэ мэдэрч байгаа мэдрэмжийг ийм мэдрэмж бол номын ертөнцид бол байгааг. Тэгээд одоо залуучууд их ном ярьж байна. Тэгээд клубүүд байгуулж байна. Саяны хэлдэг нөгөө номын хандив гэдэг нэрийн дээр ном их цуглуулж байна. Гэх мэтлэнгээр ингээд ном дагсаа үйл ажиллагаанууд их болж л байна л да. Тэгээд эргээд бас нэг жоохон шүүмжилтэй талч байгаа нь сая ярьсан сэдв байлаа. Тэгээд энэ ташранд бас клубүүдийнхээ залуучуудад хандаж хэлэхэд зохиолчийн хөдөлмөрийг үнэлээд магадгүй танаас таны номыг би нэг одоо бизнесийн байгууллагаар худалдаж аваад тэнд явж түгээх гэсэн юм аа гэвэл тал дуртай зөвшөөрнө шүү дээ тий. Харин арга хэмжээнд нь оролцоод илүү сайхан болгоход нь дэмжлэг төсөлцөө үзүүлэх байх тий. Тиймэрхүү байдлаар бас зохиолчийнхаа бүтээлийг үнэлээд ингэж яваач гэж бас нэг байшинг барихын тулд одоо байгууллага болгоноос ч юм уу барилгын компаниудын захирлаас нэгээр нь тоосго гуйдгүй шүү дээ. Тийм үстэй. Тэр бүхэн өөрийн гэсэн үнцэнтэй. Тэр тоосготой бол номыг харьцуулж байгаа нь бүдүүлэг хэдий боловч өөрөөр би зураглан хэлж бол бас одоохондоо төвтөхгүй байна. Хүн амьдрал дээр жишээлбэл зах дээр зогсож байгаа хүнийг те та номоо ингээд бишээ юуг бараанаасаа тийм хүмүүст хандивлаач гэхэд ямар хүлээж авах бол гэтэл хөөрхий зохиолчд те хүнд юмаа уншуулахын тулд зохиолчнор хурж явахдаа таарсан амьтад юм уу гэх те тийм онлайнд нэг зохиол бүтээл дэлгээ тавьсан байсан. Тий жишээлбэл миний туужуудыг энэ надаас асуухгүйгээр хуулбарлаад тэгээд бүр өнгөө таталтын тэр програмд оруулсан байж байгаа. Гэтэл би өөрөө чөлөөт уран бүтээлч те надад бас амьдрах эрх байгаа те миний арт гэр бүл байгаа, хүүхдүүд байгаа. Тэр бүхэн маань ээжийнхээ хөдөлмөрийн үр шимийг амтлах ёстой, үүрэгтэй. Би ч өөр хүүхдээ сайн сайхан хүн болгохын тулд тодорхой хэмжээний зүйл зарцуулах хэрэгтэй. Намайг амтаа гэдгийг миний арт гэр бүл байгаа гэдгийг хотоодтой гэдгийг голцоо марчаад идэв. Удахгүй бас нэг ном бичгээд шинэ гоё санаатай ирсэн гэсэн аялал явах хугацаанд олсон уу яа? Тий, ерөнхийдөө бол хар зургийнхаа өвөл гарцсан байсан. Тэгээд сая аялал явах хугацаанд боловсруулаад сэтгэлдээ боловсруулаад эхлээ тавиад бас нэлээд зоримог үзгээ шүүрээд авцсан байгаа. Өмнө би чамд 2 жилийн өмнө 3 жилийн өмнө хэлжсэтэй нэг арман хэлээгээд за одоохондоо хамаагүй тэгж одоо юу гэдэг төлбөргөө тавих зориг хүрэхгүй байна. Тийм ээ. Ном гэдэг зүйл чинь ганц 2 жил биш. 40 жил бичих шүү дээ. Тийм учраас маш их хянуур нэхур хандж байгаа бас нэг тийм ихэлсэн зохиолч байна. Тэгээд яг одоо барьж авсан энэ нэлээд урт хэмжээний томхон хэмжээний үргэлжлсэн үгийн зохиол дээр одоохондоо нэлээд холбогдол өгч байгаа. Магадгүй сэтгэлийн хөдөлгөөн сайтай онгод их байвал хурдан дуусах бах. Бас дахиад болгоомжлол ороод ирвэл жоохон хугацаа орхолох. Барилга бол одоо юу гэдэг тэдний сард ашиглалтан өгнө шүү гэж болох юм те. Номцлаар захиалагчтай тий авчдаг үстэй тий. За талбайгаа хэмжээ бүр зарцсан байж байхгүй барилга дээр. Барьчгүй барилга дээр тий. Ном бол тийм боломж байхгүй. Гарсныхаа дараанаас тий өөрөө ингээд яг юм тэмтрүү шиг миний бодлоор зөв төсөөлөхөд тэмтрүү шиг ингэж өөрөө явж хэний хаах нь хурж очиж тий тогтох вэ? Дахиад цаашаа хэрхэн салбарлах вэ гэдгээ номын чадал өөрөө мэдэх юм аа. Саяхан надад нэг загтал ирсэн нэг уншигчаас тэр болохоор миний сэтгэлгээний өгүүлбэрүүдийг бүгдийг нууггүй уншдаг, бүгдийг задлан шинжилдэг, их айхтар мундаг судлаач те баг би өөрөө багтан бишрмээр тийм мундаг уншигч байлаа. Саяхан тэр цагтлаар нь би тэр үнтэй танилцсан. Тэгээ фэйсбүүкээр танилцсан. Тэгээ тэр хүн хэрэг болгож миний туужуудыг авч уншсан баа. Тэгээ тэрэн дээрээс зохиолч өөрөө тэр туужуудыг бичих гэж яаж эвдсэн бэ гэдэг гаргалгааг хийсэн байлээ. Тэгээд таны сэтгэлгээний өгүүлбэрүүдэд байсан тэр хүн тэр туужууд дотор огт үзэгдэхгүй байна лээ. Огт байхгүй лээ. Гэхдээ танаас нэг л юм үлдсэн байсан. Тэр юу вэ гэхээр та бүх одоо сөрөг дөрүүд те эсрэг дөрүүдээ бүгдийн бүх туужууд
дотроо ингээд бүгдийн эсрэг дөрүүдээ өмгөөлж хамгаалж яг ээж шиг нь өмөөрч авч үлдсэнийг би анзаарлаа гэдэг үг ирсэн. Тэгээд тэр бол миний хувьд өөрөө ч анзаараагүй. Тэгэхээр миний анзаараг үг анзаарч миний мэдээг үг мэдж байгаа тийм мундаг уншигчид бас байна гэдэг. Үнэхээр сайхан. Одоо сая хавар гэхэд нэг оюутан зөвхөн миний одоо юугаар бичсэн зохиолуудаар диссертац хамгаалсан байгаа. Тэгээ маш сайхан амжилттай хамгаалаа. Тэр натаа дорнотод сурдаг оюутан юм билээ. Тэгээ тэр надтай маш сайхан холбоотой байсан. Тэгээ холбоотой хугацаанд одоо нөгөө ном дээр тэр задан шинжилгээ хийлгсэн тэр ажлуудыг эргээд зохиогч өөрөө хэрхэн ангилах вэ, задлах вэ гэдэг одоо тайлбарыг надаас сонирхсон. Тэгээ тэрийг би нөгөө анх бичсэн өөрийнхөө инерцээр задлж өгсөн. Би бол ийм их агуулгаар бичсэн гэдэг. Тэр оюутан надад нөгөө өөрийнхөө бичсэн тэр диссертацийг бас сонирхуулахад бид хоёрын ингээ явц цав нийцэж байгаа маш гайхалтай байсан байхгүй юу? Сая тэр урилга ирснээс хойш анзаарч харсан юу уншсан байна. Тэд юу мэдэрч байна. Тэгээ бас шүүмжлэлтэй зүйл байна. Яг түрүүний ярьсан сэдвээр ярихад бид нар бэлэн одоо сайн дүр те муу дүр эсвэл одоо бэлэн заавал нөгөө зохиолчийн тавьж зурж өгсөн тэр зураг нь захирагдах гэдэг те. Тийм юм уран зохиол дассан хүмүүс энэ сэтгэлгээний гэдэг зүйлийг одоохондоо бас зарим хэсэг нь ойлгоогүй байна. Би болохоор нөгөө маш сайн ойлгодог хүрээндээ эргэлдээд л байсан чинь яг бестселлер ч юм уу тийм мас амрагдсан номыг уншдаг хүмүүст өнөөдөр арай өөрөөр харагдаад байна гэдгийг би сая тэгэхэд ойлгосон. Эсвэрнээр бол өнгөрсөн 7 хоног, энэ 7 хоног за энэ жил ч таны ном бестселлерт ороогүй байна. Тий ороогүй. Гэтэл айгүй олон хүмүүс уншсан баг. Тий ном дууссан юм чи. Ном баг. Дандаа ном дууссан гэж сочод наа чи хүн байхгүй. Хараад исэн чинь нэвтрүүлгийн ном бол гэдэг штархыг та мэдэн штэ. Тий. Таних бэдгүй юм байна. Ном бол сэтгэлийн цонхоор шагаагч наран юм. Нэвтрүүлэг манаас Ахмад Тибрэнтэй хамтран ажиллаж байгааг танд хэлсэн. Англичуудын нэрийг үзүүлсэн ийм сайхан цай. Ахмад капитан цай гэж байна. Ахмад цайг агаарт бас хоёлаа амтлаа. Та бас энэ хербо цайг амтлаарэ. Тэгээд бас цайны хэрэгсэл энд дагалдж байгаа. Тэгээд тийм үү за баяр. Бичгийн ширээний хажууд ном ертөнц нэвтрүүлгээр орсон чичүүд болгонд нэг ийм Ахмад гэсэн цайны хэрэгэлтэй болж байгаа. Таас тэгэрээ. За би тэгвэл олон бичгийн найзтайгаа адилхан болж байгаа юм байна тий. Тун удахгүй цоошин дуу гарах гэж байгаа. Хэнийх гэдгийг одоохондоо нууцламаар байна. Тэгээ тэрэн дээр өнөө маргааштай маш завж төлөөгөө сууж байгаа учраас тасралтгүй Ахмад цагаа уух нь ойлгомжтой. За баярлалаа. Бас сайхан номын уншина гэдэгт итгэлтэй байна. Бас гайхалтай сайхан мэдрэмжүүдийг авдаг гэдгийг бас энэ гişрэнд хэлье. Үргэлж залуучуудтайгаа тэдний сэтгэл зүрэхтэй ойрхон байгаарэ. Тэгээд дараагийн бүтээлээр эргээд олцъя. Танд амжилт, сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Номон таартай хүн бүхнийг гэрэлт наран ивэж явах болтугай. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуныг дэмжигч Ахмад Тибрэнд. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Мажистик номын дэлгүүрийн энэ 7 хоногт борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 номын мэдээллийг эрхэм үзэгч уншигч та бүхэнд хүргэе. Жигсаалтын 10 дугаар байр Аюур зан Шүгдэн Раман. 9 дугаар байр Монсодор хэвлэн газраас эрхлэн гаргасан Сюзан Коллинс Галаар натгсад. 8 дугаар байр Та охинтой бол заавал уншираа ном орсон байна. 7 дугаар байр Монголын утга зохиол судлалын төвөөс эрхлэн гаргасан Хаан цадаг Түүхэн туужууд. 6 дугаар байр Анна Франкийн өдрийн тэмдэглэл ном орсон байна. Харин 5 дугаар байр Монсодор хэвлэн газраас эрхлэн гаргасан Стиг Ларсны Лун шивэс дөхөн. Өнгөрсөн 7 хоногт худалдаанд гарсан Мантхац захтан Түүх Раман орсон байна. 3 дугаар байр Монсодор хэвлэн газраас эрхлэн гаргасан Сюзан Коллинс Mockingjay. 2 дугаар байр зохиол сэтгүүлч Бямбагийн Саран туяа Сархогтооны Раман. Харин 1 дугаар байранд Jeffrey Ford оюун гэрлэгийн хамтын бүтээл Ногоон нүдэн лам Раман тэргүүлсэн байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуныг дэмжигч Ахмад Тибрэнд. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Номын дэлгүүр энэ бол оюун ухааны ресторан. Энд ном хэмээх ганцхан нэрийн хоолтой. Хүн төрлөختн номыг нүдэрэн залгиж тарихаараа зажилдаг. Номын дэлгүүр бол оюун ухааны ресторан. Энэ бол Мажистик. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе.
Нэвтрүүлэг маань оюун ухааны ресторанаас энэ хүрээд өндөрлж байна. Нам гэдэг зүйлд хүнд оюун ухаанд нь мэдлэг боловсрол олгохоос гадна сэтгэл гэдэг тэр зүйлд мөн мэдлэг боловсролыг олгодог юм шүү. Тэгэхээр энэ сайхуугаар нэвтрүүлгээ жаргаж байна. Эх 7 хоногт яг энэ цаг мөчтө олон сайхан гэгээлэг мэдээлэлтэй оюун ухааны ресторанаас үзэгч уншигч та бүхэндээ мэдчлэх болно. Нэвтрүүлэгтэй хамт оюуныг дэмжиж Ахмад ТV брэнд байснаа хэлэхэд таатай байна. Эх 7 хоногт иргэд уулзъя. Баяртай үзэгчтэй.